Сайн байцгаана уу эрхэм үндэт сонсогч үзэгчтэй. Public Science podcast-ийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдөр бид хайрганы нүхэн нуур гэсэн сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцах болно. За, зам, барилга, уул уурхай, хайрганы карьер зэрэгээс үлдсэн нүхэн тогтсон усыг бид хайрганы нүхэн нуур гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ асуудал бидэнд эрсдэл үүсгэж байгаа юу, эсвэл бас боломж болж болох уу гэдэг нэлээд өргөн хүрээтэй сонирхолтой сэдвийн хүрээнд бид ярилцах болно. Өнөөдөр бид студид Монгол Улсын их сургуулийн хүрээлэнгүй орчин ой инженерийн тэнхимийн дэд профессор Ариун Санааг урьсан байгаа. За, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За, тэгэхээр хайрганы нүхэн нуур гэхээр нэлээд сонирхолтой бас шин сэдв байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн одоо шинэ судалгааны чиглэлээр судалгаа хийж байгаа тантай ярилцахад бол таатай байна. За, хамгийн түрүүнд мэдээж энэ хайрганы нүхэн нуур гэдэг энэ ойлголтын талаар хоёлаа яриагаа эхлүүлье. Монгол улсын төдийгүй яг шинжлэх ухааныхаа хувьд хайрганы нүхэн нуурууд нь бол шинжлэх зүйл байгаа. Тэгээ 1980-аад оноос эхлээд ер нь олон улсад судалгааны явагдаж эхэлсэн. За, монгол хэл дээр яг хайрганы нүхэн нуур гэж шууд хэлэхэд жоохон тийм хэмэж магадгүй. Гэхдээ англи дээр бол gravel pit lakes гэдэг байгаа учраас сонирхсан хүмүүс уншаад үзэх юм бол маш олон судалгаанууд бол хийгдсэн байгааг харж болно. Монгол улсын хувьд хайрганы нүхэн нууруудыг судлах зайлшгүй шаардлага бол үүсээд байгаа. Энэ юу вэ гэхээр голын сав газруудад хайрганы карьер олборлох лицензүүдийг болол цуцалж эхэлсэн байгаа. Хуулийн дагуу. Тэгэхээр энэ дагуу бол маш их карьерууд маань хаагдаад түүний үр дүнд тодорхой хэмжээний нутаг дэвсгэр дээр карьерийн нүхнүүд бол үүснэ гэсэн үг. Тэгэхээр нэгэнт үүссэн байгаа өмнө хаагдсан карьеруудад тогтсон ус бол бас нэлээд хид байгаа. Тэгээд тэдгээр газарт байгаа тогтсон ус маань байгалийнхаа хэв шинжийг олоод зарим талаар байгалийн устай нэлээд төстэй болсон тохиолдлуудыг бид нэр судалгаагаар бол тодорхойлж гаргаж ирсэн байгаа. Тэгээд цаашдаа эдгээр карьерууд маань тодорхой эрсдлүүдийг үүсгэж байгаа ч гэсэн цаашдаа цэвэр усны нөөц байж болох юм байна. Гадарган усны шинэ объектууд байж болох юм байна гэдэг тийм дүгнэлтүүд ер нь гарч байгаа учраас энэ асуудлыг ярилцах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тэгээд өмнө нь бол энэ талаар огт яригдж байгаагүй. Тэгээд би энэ талаараа ярихыг маш их хүсэж исэн. Тэгээд надад энэ хайрганы нууруудын талаар ярих боломжийг олгож аваад маш их баярлж байна. За, тэгэхээр энэ төрлийн нуур манад одоо хичнээн байна гэдэг ч юм уу. Энэ талаар яг судалгаа хийсэн шалтгааны талаар дэлгэрүүлээ байлаа. Бидний судалгаа болохоор гадарган усны яг шимт хичээлийн бохирдлын талаас судалгаа хийхээр зорж исэн. Тэгэхдээ хүний нөлөөлөлд маш их өссөн тийм гадарган ус ялангуяа нууруудын судалгааг хий гэж анх тогтоод явж исэн боловч яг хүний нөлөөлөлд их өссөн гэхээр бид нэр сэлэнгийн сав газраа хүмүүс яг төвлөрч байрлаж байгаа туул голын сав газраа, хараа голын сав газраа, эсвэл хангал голын сав газраа авах хэрэгтэй болж байгаа. Судалгаа эхлэхээр санхүүжилтийн асуудал өгдөгтэй. Тэгээд санхүүгийн байдлаасаа шалтгаалаад хараа голын сав газрыг хоттой арай ойрхон байнга очиод авах боломжтой газар юу гэж хайж авч чад хараа голын сав газрыг сонгоод тэгээд тусны объектоо бол хайж эхэлсэн. Тэгэхэд яг хараа голын сав газрыг судалгаа тодорхой хэмжээнд хийгдсэн усны объект юу байхгүй. Тэгэхдээ нэг объект байсан нь Тархан хотын баруун хойно байрлаж байгаа Булан нуур гэдэг. Булангийн нуур гэдэг нуурыг бид нэр олсон. Тэгэхэд яг хиймэл нуур гэдэг нь бол илэрхий байсан л да. Тэгээд манай Монгол Улсын их сургуулийн биологийн тэнхимийн профессор Сонин Хишиг багш маань Барселонагийн их сургуулийн хантай хамтраад хийсэн нуурын тооллогын атлас дээр булан нуурыг яг анх тэмдэглээд нуур гэдгийг нь хүлээн зөвшөөрөг тодорхой анхдагч үзүүлэлтүүдийг өгсөн. Тийм учраас энэ нуурыг сонгоод тэгээд судалгаагаа явж эхлүүлсэн. Тэгтэл тухайн нуур маань хиймэл нуураас гадна яг Тархан хотыг бүтээн байгуулж авах үед үүссэн том хэмжээний карьерийг хараа голын ус маань дүүргээд тэгээд ийм усны объект үүсгэсэн болж таарч байгаа. Түүний дараа нь үргэлжлүүлээд нэгэнт үүссэн усны объект учраас тэнцээ
шинжлэх ухааны академийн долмаа доктор очоод нөгөө загас үсжүүлгийн ажил хийх гэж оролцсон тий. Тэгээд тэр нь бас тэнцээ нөгөө өслөг ан суушуулах гэж оролцсон гэд маш сонирхолтой зүйлс бидний хувьд ил болж байгаа. Гэтэ ер нь бол хүмүүс мэддэггүй юм бэл. Тэгээд яагаад энэ нуур үүсчив гэд түүнээс ахуулаад ер нь хотын ойролцоо байгаа юм жижиг шинээр үүссэн усны объектууд чинь яг энэ нуустай адилхан нуур хэв шинжээ олчж байгаа юм биш үү? Зүгээр нэг ус цэцэг байхаа болчихж байгаа юм биш үү гэдэг сэдлийг биднээс өгөөд тэгээ Улаанбаатарын ойролцоо бас хайж эхэлсэн. Улаанбаатарын ойролцоо хайж эхлэхэд яг Хилэм гэд бас хотын зүүн уст зөвхт гэх юм уу те Хилэм гэд нуур байгаа. Мөн нөгөө мянган машины зогсоол гэдэг. Мянган машины зогсоол дээр бол бас хунд нуур гэд бүр нэрлэлцэн хүмүүс очиод амсдаг болсон, загас барих гэж оролддог болсон тийм усны объектууд байгаа. Тэгээд энэ усны объектууд хаанаас гараад ирсэн гэхээр яг л хотуудыг бүтээн байгуулах, зам тавих үед үүссэн ашиглаж исэн карьеруудыгаа одоо зарим нь бол яг зориултаар нөхөн сэрсэн, зарим нь бол зүгээр ингээд орхицсон. Тэдгээр маань усаар дүүснээрээ одоо ийм чухал объектууд болж чадах юм байна гэдэг ойлголтыг биднээс төгж байгаа. Хиймэл нуур буюу одоо хүний хүчин зүйлээр үүсгэгдсэн нуур гэсэн үг тийм. Энэ байгалийн нууртай харьцуулахад ер нь одоо ямар төстэй болон ялгаатай юмнууд байна. Ер нь зүгээр нэг ийм ойлголтыг хоёлаа сонсогч үзэгчтэй үедээ нуур гэж ер нь яг юу хэлж байгаа тийм. Зүгээр тогтоол ус гэдгээс ялгаатай юу вэ? Чухам одоо жишээлбэл сая дурддагдсан булан нуур, хилэм нуур, хунд нуур гэдэг эднэр жишээлбэл зүгээр тогтоол ус биш, ус цэцэг биш гэсэн санаа тийм. Тэгэхээр нуур гэдэг энэ ойлголт руу яагаад очиж байгаа гэдгийг тайлбарлаж хэлвэл. Гарал үүслийн хувьд янз бүр тэгээд өөрийн гэсэн оролт гаралттай тодорхой экосистемийг бүрдүүлж чадсан байгалийн объект. Ус цэцэг ч гэсэн байгалийн объект мөн л дөө. Гэхдээ одоо хиймэл нууруудын нэг онцлог юу вэ гэхээр өөрийгөө сэргээж байгалийн нууруудыг өөрийгөө сэргээж ингэж хэвийн үйл ажиллагаатай явахын тулд хүний туслалцаа заавал хэрэгтэй тийм нуурууд гэсэн. За тэгээд үүнээс гадна ер нь хиймэл нуурууд бол 3 янзаар үүсэж болж байгаа. Усан цахилгаан станцын далан байдлаар уур хаан карьерийн үлдэгдэл дээр үүсэж байгаа. Эсвэл яг ингээд яг хотын дунд үүсэж байгаа хиймэл нуурууд те. Хотын гоо зүүн талаас үүсэж байгаа хөв цөөрмөд гэсэн үг болж тасч байгаа. Эдгээр нь бүгдээрээ хоорондоо талбай, гүн тэгээд одоо дотор нь амьдарч байгаа тэр биологийн олон янз байдал зэргээр бүгд онцгой өөр гэсэн болж таарч байгаа. Карьераас үүссэн нуурууд маань болохоор яг голын хөндөд байрлаж байгаа учраас усын хангамжийн хувьд ямар ч асуудалгүй байнга өөрийгөө сэргээчих болж байгаа. Тэгээд ер нь л муугаар хэлэх юм бол хүн оролцоо туслаад өгөл бүр сайн, оролцохгүй байвал ажлаараа өөрөө бас байгалийн объект руугаа шилжиж чадж байгаа нуурууд болж таарч байгаа. Монголд яг энэ хиймэл нуурууд ялангуяа карьерийн уур хадуулсан нуурууд дээр судалгаа маш ховор байгаа. Одоо баг анхдагч нь манай багийн судалгаа гэж магадгүй. Гэтэл дэлхийн нөгөө Дайн болон Герман, Польш улсуудад хийгдсэн карьерийн нуурууд болон байгалийн нууруудын хооронд ямар ялгаа байна? Тэнд үүсэж байгаа, амьдарч байгаа биологийн зүйлүүдийн хооронд ямар ялгаа байна гэдэг судалгаануудыг аваад үзэх юм бол нэг 30-40 жил үүсээд оршин тогтносон тэдгээр нуурууд бол ялгаа нь улам багасж ирж байна. Улам байгалийн нуурлогоо төхөж ирж байна гэдэг тийм үр дүнгууд гарч байгаа. Үүний шалтгаан нь бол тодорхой л доо юу гэхээр яг голын хан хөндөд байгаа учраас яг голын тэр цэвэр тунгалаг ус тухайн нуурыг тэтгэж байгаа гэдэгтэй л холбоотой байна. За түрүү хоёлаа нэрийг нь дурдаад өнгөрсөн нөгөө булан нуур, хилэм нуур энэ нууруудын судалгааны талаар дэлгэрүүлээ. Ер нь нөхцөл байдал ямар хөө байна? Энэ чигээр нь одоо дөнгөж саяны ярьсан орхиход одоо болж гэнэ үү? Эсвэл ямар нэгэн үйл явц шаардлагатай болов? За энэ хоёр нуур маань маш онцгой. Маш онцгой гэх юм бол хоёулаа Монгол улсын томоохон суурин газрын ойролцоо байгаа. Монголын хамгийн том голын айс хав дотор байгаа. Тэгээд үүссэн хугацаа ч гэсэн адилхан байна. Хилэм нуурын хувьд бол бид нэр бичиг баримт нь тодорхой учраас нэг 68-аас 72 оны хооронд үүссэн юм байна гэж одоо ухагдсан юм байна гэж мэдж байгаа. Булан нуур дээр бол тодорхойгүйсэн. Тэгээ бид нэр хурцсан изотопын судалгаа хийгээд үзэхэд яг
68-аас 74 оны хооронд үүсгэсэн нуур гэх. Тэгэхээр яг адилхан хугацаанд бий болсон нуур гэхэд хилэм нуур маань маш цэвэрхэн. Маш цэвэрхэн гэдэг нь юу гэхээр яг туулгалын ингээд цэвэр тонголог ус усж байгаа. Туулгалаасоо ч бараг цэвэр болж таасч байгаа. Яа тэгвэл тэнцэн усны ургамал ихээр ургачж байгаа учраас одоо хүчил төрөгчөөр ханах боломж нь илүү нэмэгдсэн. Булнаар болохоор маш бохир Татхан хотынхан бүр өмхий ус гэд нэслдэг болсон. Хөөхөө би бүр маш дургүй байгаа. Яагаад гэвэл тэр чинь Татхан хотынхныг тэр дундаа хараа голыг Татхан хотын цэвэр усны байгууламжийн одоо шууд нөлөөллөөс хамгаалж байгаа завсрын ус болж гисэн тийм чухал объект байгаа байхгүй. Гэтэл булан Татхан хотод яасан тэр нуур нь болохоор нөхөн сэргээлтийн төлөвлөгөө нь тодорхойгүй байсан юм шиг. Тэгээд зүгээр ингээ ухагдаад тосгогдсон газрыг нөгөө монголчууд яадаг л нэг жалгатаа болтохоор нөх болтохоор очиод хогоо ичдэг. Тэгээд нөгөө хог маань усаас дүүрэхээр маш их бохирдолтой нуур болж таасч. Тэгээд яг адилхан хугацаанд үүссэн ийм хоёр нуур боловч нэг нь цэвэр тонголог. Тэгээд хилэм гээд онцгой цэвэр усны загас амьдарч болж байгаа. Нурын нөгөөтг нь болохоор маш бохир. Тэгээд загаснууд нь бол өвчлөлтсөн тийм орчин болж таасч байгаа байхгүй. Тэгэхээр эндээс бид нэр юу харж болж байгаа юм гэхээр нэгэнт энэ голын хүндийд байгаа учраас эдгээр нөхнүүд маань бол усаас дүүрээд устцыг болох нь ойлгомжтой. Тэгэхээр анханаас нь нөхөн сэргээлтийг зөв төлөвлөөд тухайн нөх маань ямар хэлбэртэй байх шаардлагатай юм, хэрэг гүн байвал бас зүгээр юм, хаана оролт гаралт байвал зүгээр юм, эсвэл ядаж одоо усаас дүүрэх хугацаанд нь хог хаяхгүй хамгаалах тал дээр ярилцах хэрэгтэй байхгүй. Тэгжээч цэвэр усны устцэгтэй болох юм байна гэдэг тийм зүйл бол гарч байгаа. Тэгээд булан нуур маань бол шимт хичээлийн бохирдлоор маш ихээр бохирдсон. Тэрнээс шалтгаан мэдээж хэрэг яг Татхан хотын ус цэвэрлэх байгууламж яг хажууханд байж байгаа. Тэгээд яг хуу Татхан хотын ус цэвэрлэх байгууламжийн одоо чадамж нь сая Америкчуудын төслийн юугаас сайжирсан ч гэсэн өмнө нь бол маш муу байсан гэж яригддаг. Тэгээд тэрний үр дүн бол гэж бас бид нар таамаглаж байгаа. Тэгээд яг хуу булан нуур маань ингээд тэр цэвэрлэх байгууламжаас алдагдж байгаа байж болох тэрийг шингээгээд тэгээ өөртөө тунгаагаад цаашгаа хараагалах усыг нэвчүүлдэг тийм объект болж юм болов гэж бид нэр таамагласан ба. Гэхдээ судалгаа маань өрүүлжилж байгаа. Баталгаажвал мэдээж энийг ингээ үр дүнг ясалцах шаардлагатай юм. За ярин ихэнд ч гарсан саяж бас дурдж байгаа нэг цэвэр усны нөөц гэсэн ойлголт гарч ирээд байгаа тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо ийм төрлийн нуурууд маань цэвэр усны нөөц боломжтой гэсэн ийм санаа харагдаад байна л да. Тэгэхээр энэ талаар хоёлаа дэлгэрүүлээ тийм. Манай улсын хувьд жишээлбэл цэвэр усны нөөц ямар байна? Энэ хүний хүчин зүйлээр үүсгэгдсэн нууруудыг хэрвээ цэвэр усны нөөц гэж тооцох, тэгж хүлээж авах, тэр чиглэлд одоо бодит ажлууд хийвэл ер нь ямар нөлөө гарах ёстой юм бэ? Энэ бол маш чухал асуудал. Одоо Монгол улс бол уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөмтгий нутаг дэвсгэрүүдийн нэг гэж байгаа. Би сая яг өчигдөр харж илаа л да. Нэгдсэн үндэсний байгууллагын тайлан дээр бол Монгол улсын агаарын тундч температур нь 2.45 градусаар нэмэгдсэн. Тэгээ хурд хонцны хэмжээ 20-30% бууссан гэсэн дүн хасан. Тэгээ эдгээр нь ямар үр дүн авчрах гэхээр Монгол улсын гадарган усны хэмжээг бол бууруулах. Гадарган усны уст цэвүүдийн тоог бууруулах. Жижиг нуурууд чиргэх, жижиг голууд чиргэх зэрэг асуудлууд үүсгэн гэсэн. Яг одоогоор бид нэр гүний усаар бүх асуудлаа шийдэж байгаа боловч цаашдын хандлагын хувьд бол гадаргын усаа яг зөв менежменттэйгээр ашиглах шаардлага тулгарна. Тэгээд бүр 2015 онд Хятадын ТАО гэдэг эрдэмтний хийсэн судалгаагаар болохоор Монголын тэгш өндөрлөг буюу одоо Монгол улс өвөр Монголын нутаг дэвсгэрээр байгаа жижиг нуурууд маш хурцтайгаар ширэгж байна. Жилд 20-30-аар ширэгж байна. Энэ хурд бол маш юм хурцтайгаар явагдаж байна гэдэг тийм үр дүн хасан байдаг. Тэгэхээр жижиг нууруудын үүрэг гэдэг бол маш чухал. Тухайн орнуудтай уур амьсгалын зохицуулж өгч байна, ус чигийн зохицуулж өгч байна, за амьтдын амьдрах орчин болж байна, амьтдын уух ус болж байна тий. Тэгээд малчин өрхүүдийн одоо амьдралыг тэтгэх тийм чухал объектууд байгаа байхгүй. Гэтэл эдгээрүүд маань болохоор ус нь багасаад ширгэж алга болсноор бол ер нь асуудлууд үүснэ.
Тэгээ Монгол улсад нуурын судалгаа сайн хийгддэг боловч ер нь томоохон нурууд дээр л анхаарад жижиг нуруудыг одоогоор ашиглуулсан байгаа нь жоохон очир дутагдaltaй. Миний түрүүн ясан Герман, Дани, Канада улсууд бол гадарган усны нөөц яцсангүй ихтэй юм шиг боловч аль хэдийн эдгээр нуруудыгаа цэвэр усны нөөцтэй бүсдэгцэн тэгээд ийм судалгааг нь үргэлжлүүлээд хийждэг. Ямар зорилтоор энэ нуруудыг ашиглах вэ? Ямар зорилтоор энэ нуруудыг хөгжүүлэх вэ гэдгийг судалгааг хийцэн байгаа гэсэн. Тэгэхээр энэ нуруудаа цэнгэг усны хан нөөцийн гадарган цэнгэг усны нөөцийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөөд нуруудыг бол аваа явж байгаа гэсэн. Тэгээ энэ маш харамсалтай жоохон энэ бас дэлхийн бөмбөцгийн ер нь 3% нь энэ жижиг талбайтай нуурууд аахгүй. Дэлхийн бөмбөцгийн хуурай газрын 3% нь жижиг талбайтай нуурууд. Тэгээд тэр нууруудын хуурай газрын экосистемд үзүүлж байгаа нөлөөлөл нь том талбайтай нуурууд болон далай тэнгисийн нөлөөллөөс хавьгүй их гэдэг тийм өгүүллүүд шинжлэх ухааны баталгаанууд гарсан байна. Тэгэхээр эндээс харахад л ер нь энэ жижиг хэмжээтэй нууруудыг бид нэр хадгалах, хамгаалах шаардлагатай байна гэдэг тийм дүгнэлтийг бол би хувьдаа хийчихэд байгаа. Тэгээд яг энэ чиглэлээрээ цаашдаа ажиллана гэж явж байгаа гэсэн. За тэгэхээр мэдээж цэвэр усны нөөцөөр тооцох тэр чиглэлийн алхмууд бол чухал гэдэг бол олон улсын судалгааны үйлдэлүүд гарна гэдэг бол өөрөө энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан ийм асуудал болсон гэсэн санаа шүү дээ. Зөв. За таны судалгааны ажлуудыг товч бас юуг харсан. Тэрэн дээр сонирхолтой юмнууд харагдаж исэн. Тэр талаар хоёлаа ярилцъя гэж бодож байна. Яг энэ сэдвтэй холбоотой нэг дэмэгтэг нуур гэсэн нэг ойлголт гараад ирсэн. Тэрийг танилцуулж өгвөл. За дэмэгтэг нуур нь бол хиймэл нуурны шин чанар биш л дээ. Дэмэгтэг нуур гэхэд ер нь дэлхийн бөмбөцгийн хойд хэсэгт байгаа нууруудад илүү ажиглагддаг. Одоо дөрвөн хувилбараар солигддог нууруудад ажиглагддаг зүй тогтол гэсэн үг л дээ. Энэ юу гэхээр жилдээ 2 удаа усаа бүрэн хэрэглэдэг нуурууд гэсэн үг байхгүй. Усных нь хийм, шим, тэжээл ер нь хүчил төрөгч бүх базийн хэрэглэлт нь 2 удаа болж чаддаг тийм нуурыг хэлж байгаа гэсэн. Тэгээ яагаад 2 удаа хэрэглэж байгаагийн шалтгаан бас байгаа л да. Энэ нь болохоор бас нуурын давхраажилт гэдэг зүйл байдаг. Нуурын давхраажилт бол маш нуурын амьдралд маш чухал үүрэгтэй. Одоо өвөл мөс тогтсноор нуур агаастай холбоор гадаад орчинтой холбогдох боломжгүй болоод ирэхэд орж ирж байгаа агаарын хэмжээ, хүчил төрөгчийн хэмжээ буурна, тодорхой хэмжээгээр буурна. Түүнээс гадна мөсөн бүрхүүл тогтчихж байгаа учраас тэр ийм усан дотор нь ийм температурын давхаргнууд үүсдэг гэсэн. Хамгийн доод хэсэгтээ бол ойролцоогоор 4 градус орчим байдаг. Ёроол хэсэгтээ 4 градус орчим байдаг учраас тэнд амьд организм оршин тогтноод авах боломжтой байна. Тэгээ хүүхдүүд маш хөөрхөн асуулт асуудаг. Зарим том хүмүүс ч гэсэн намайг ийм судалгаа хийдэг асуухад тэгээ нуур хүлдчихээр доторх амьтад нь яах вэ? Хамт төлдөөд хүчтэй юм уу гэдэг тэгэхгүй. Манай охин бас их асуу. Тэгэхээр нуур гүн тодорхой хэмжээний гүн жижиг нуурууд бол гүйхэн нуурууд бол тэр чигтээ хөлдөө шүү дээ. Одоо хамгийн гүн цэг нь нэг 2 орчим метр байгаа бол ер нь хөлдөөд хамгийн гүн цэгтээ тэрүүхэн хэсэгт амьд организм одоо үлдэж болно. За хиймэл нууруудын хувьд болохоор нэг ухших учраас ерөнхийдөө гүн байдаг. Гүн учраас нэг ёроол хэсгээр ойролцоогоор 4 градусын дулаан, Цельсийн дулаан байгаа. Тэгэхээр тэр орчимд бол амьд организмууд нь амьдарч үлдэх боломжтой байдаг гэсэн. Тэгээд энэ дулааны энэ ялгаслаас нь хамаарат нөгөө дотор нь болж байгаа химийн эргэлт, биологийн эргэлт нь ингээд зогсонгодоо байдалд орчдөг гэсэн. Маш бага хэмжээгээр явж байна гэсэн. Тэгээ хавар болоод яг мөс ханзраад нарны туяа нуурын гадарга дээр ирэх үед нуурын ус ингээд бүлээсч эхлэв шүү дээ. Бүлээсч эхлээд яг ингээд босоо багны дагуу 4 градус орчимд ирэхэд нуурын ус бүрэн холилддог гэсэн. Бүрэн холилдоод тэгээд одоо бэжэтэл нь 100 болно тийм үү?
Зун болохоор нарнаас ирж байгаа цацрагийн хэмжээ нэмэгдээд тэгэхээр нуурын гадарга хэсэг нь хасцсангуугаар дулаан болчихно гэсэн. Гэтэл тэр яроолт болохоор 4 градус маань хэвээрэл ба. Тэгэхээр ахаад ийм дулааны ялгаатай байдал үүсээ. Түүнээс нь болоод дахиад нөгөө химийн процесс нь зогсон байдалд орчихно. Тэгээд намар болоод гадаргын дулаан багасаад ирэх үед нөгөө давхраачлалт нь сулласаар агаад яг энэ босоод хатгалт нь чөлөөтэй явж эхэлнэ гэсэн. Тэгэхээр 2 удаа тий хавар намар 2 удаа шим тижээлийн байдлс химийн байдлсууд нь ер нь бүх зүйл ингээ холилдож байгаа тэр процессыг нь дэмэгдэх нөө шин чанартай нөө гэж хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр холигийнх нь нэр дурж яриад байгаа нуурууд бол энэ шин чанар хадгалагдж байгаа гэсэн. Хадгалагдж байгаа гэсэн. Яг байгалийн нутаа адилхан хадгалагдж байгаа. Ялангуяа энэ уурхайн сая би дууслаа карьер учраас ухаж авч байгаа учраас энэ уурхайн нууруудын нэг онцлог нь юу гэхээр огцом уналттай эрэхтэй тэгээд их гүн байна гэсэн. Тэгэхээр эдгээр нуурууд нь бол ялангуяа энэ улирслын энэ давхраачлалт маш хүчтэй үүсдэг. Маш хүчтэй үүсэж байгаа учраас одоо энэ холилдолт болох үед маш ихээр бохирдоод тэгээд одоо хүчил төрөгчийн хангамж нь муу ах юм бол ер нь улам ингээд төлөв байдал муудаад хандлагатай гэсэн. Тэгэхээр эндээс одоо хүний тусалцаа магадгүй хэрэгтэй байх тохиолдол байна. Харин булан нуурын дээр ялангуяа тийм. Хилэм нуур бол одоо угаасаа маш цэвэр тонглоо байна. Одоо энэ хоёр нуурын дээр ойролцоогоор 1 метр 20 см-ийн зузаантай мөс тогтдог. Тэгээд булан нуур маань бол дундаж гүн нь 10. Тэг хамгийн гүн нь 15 м гүн байгаа байхгүй. Тэгээд хилэм нуур болохоор дундаж нь 8, тэг 10. Тийм 15 6 орчим хамгийн гүн зэв. Тэгэхээр 1 метр гүн мөс тогтоож та хамаг нөгөө солилцоогийн загсаах нь бол тодорхой шүү дээ. Тийм. За сая хоёулаа ерөнхийдөө бол энэ ач холбогдол эрэг талыг нь ярьлаа. Тэгэхээр бас дөнгөж сая таны ярьсан яриан дээрээс нэгэн гүн байдаг гэдэг тийм. Энтэй холбоотой одоо жишээлбэл юу гэдэг хүмүүст сэрэмжлүүлэг болгож бас хэлэх зүйтэй баг. Ер нь ямархуу эрсдэл бас энийг дааж байгааг нь хэдүүлээ мэдчихэж түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бас авах шаардлагатай тийм. Тийм. Эдгээр нуурууд маань гүнээс гадна маш огцом эрэхтэй. Одоо хүүхдүүд ялангуяа мэдхгүй ингээд байгалийн нуур шиг андуураа тийм 1 2 алхам ингээд алхаад орчдөг. Гэтэл тэр маань огцом шууд 5 м 7 м-ийн гүнтэй байгаа гэсэн. Тэгэхээр юм сайн муу тал мэдээж байж таараа. Тэгэхээр эдгээр нууруудыг бол хүн осолцсон, мал осолцсон тохиолдлууд бас их үед юм л. Тэгэхээр энэ уст цэвүүд дээр бол маш анхааралтай анх үүсгээс нь ахуулаад тэгээд ер нь ашиглах бүх явцдаа маш анхаарал болгоомжтой хүмүүстийн танин мэдүүлэх асуудлыг бас ярих шаардлагатай байна. Одоо хүүхдүүд хөрхий мэдхгүй шүү дээ очоод ус нуур өссөн байна гэж очоод тоглох гээд очтой. Гэтэл тэр ямар аюултай зүйлээ гэдгийг анхнаас нь мэдүүлээд энд ийм нуур байгаа, энэ ийм аюултай юм байгаа шүү гэдгийг хэлхэл хэрэгтэй. Зүгээр анх энэ сэдвийг харж байхад аль жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх бас ийм боломжууд байдаг гэж янз янзын бас үйл юмнууд харагдчихсэн. Тэгэхээр энэ чиглэлд бас таны бодол ямар байдгүй? Мэдээж энэ аюулгүй байдлыг хангах нь чухал байна. Гэхдээ бас тодорхой хэмжээнд аль жуулчлал одоо хүмүүсийн аврал чөлөө цагаа өнгөрүүлдэг ийм хэсэг бас болох боломжтой харагдаад байна тийм. Уурхайн нөхөн нуур гэж байгаа лавчиг ер нь явсаар хагаад хотын нуур л болж хувирж байгаа. Тэгээд биднээс хамгийн ихэнд ярьсан тийм үү? Яг хотыг бүтээн байгуулах үед үүсэж байгаа нөхнүүд учраас хоттой маш ойролцоо байна гэсэн. Тэгээд хотын иргэдийн соёлын хөстөмж буюу те одоо тодорхой нэг байгалийн цэг дээр очиод амрах тэр шаардлага бол угаасаа байнга үүсчдэг. Тэгээ Улаанбаатар хотод ялангуяа ногоон байгууламж за тэгээ цэнхэр байгууламж буюу одоо юм жижиг ус цэгүүд маш хангалтгүй учраас хүмүүс яг юм тогтчуулаагүй зүгээр ингээд байж ахт нь хүсэл очиж амраад байгаа байхгүй. Очиж амраад тэгээд
энэ явцад хүмүүс нөгөө мэдлэггүйгээс тогтчуулаагүйгээс болоод тосол эндэгдлүүд бол үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо нэгэнт байж байгаа эдгээр объектуудыг бас тогтчуулаад энд ингээд шууд огцон мэрэг шүү биш болоо ойртож болохгүй гэдэг тэмдэгжүүлээд ингээд авчих юм бол амралтын цэг болох бүрэн боломжтой. Одоо жишээлх юм бол энэ баг баян гээд юу байгаа штэ хангаатаас хоошоогоо тэнцээ баг баян дээр болохоор нэг жижиг хиймэл цөөрөм хөв цөөрөм үүсгэсэн байна. Тэр бол нуур гэж хэлэхгүй л дээ. Яг одоохондоо бол хөв цөөрмөр л байж байгаа. Тэрийг тийшээ хүмүүс маш ихээр очиж амардаг болсон байхгүй. Яагаад гэвэл тэрийг ингээд яг алхах зориултын замыг хийгээд тэ энэ дэнд юм шүү гэд ингээд таних тэмдгүүдийн тавьсан учраас хүүхдээ аваад очиход асуудал. Одоо бидний ярьж байгаа нуурууд маань болохоор тийм тогтчуулт хийгдээгүй учраас ер нь жоохон аюултай байх боломжтой. Гэхдээ яг хүмүүс очиод алхдаг, тойроод алхдаг, дугуун ундаг те спортоор хичээлдэг тийм байх бүрэн боломжтой гэсэн. Тэгээд яг хөө эдгээр нууруудыг яаж ашиглаад байна гэхээр одоо намайг Японд сурч байхад миний бас хийж судалгаа хийжсэн нуурн дээр болохоор нөө каяк гэж яддаг шүү дээ. Каяк завны сургалт явдаг. Тэгээд каяк завын бүр Японы Параолимпийн үндэсний шигшээнд очиж бэлтгэл хийдэг. Тэгээ яг л одоо булан нуустай адилхан хэмжээний нуурж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд жоохон чившүүлээд эрүүл ахын юуг ингээд хангаад өгөх юм бол тийм завны сургалт явуулдаг. Тэгээ тамирчид бэлтгэлээ хийдэг тийм юм байж болно. Түүнээс гадна яг энэ Улаанбаатар болон Тархан хотын онцгой байдлын албаныхан юугаа олгож ашигладаг юм бэл. Сургалтын баазаа болгож ашигладаг юм бэл. Ялангуяа хилэм нуурн дээр бол бүр манай онцгойгийнхан бүр яг ингээд байшин сургалтын баазаа байгуулад тэгээд яадаг биднээс бас маш нэмэр болж байгаа юм л да. Ингээд оюутнуудтайгаа заваа хийлээд ороход чинь тэнцээ онцгойгийнхан тэнцээ байж гэдэг чинь бас айгүй сэтгэлд ч гэсэндээ жоохон амартай. Тэгэхээр нэгэнт тийм байгаа юм чинь бас хүмүүсийг ч гэсэн тэгээ ашиглаасай л гэж ерөнхийдөө боддог. Тэгээ яг одоо очихоор ингээд ганц хоёроо явж байгаа хүмүүс заагас барил байждаг. Хилэм нуурн дээр бол булан нуурын хувьд болохоор жуулчны баазын эзэмшилт болгоод өгсөн байгаа. Гэхдээ бас тогтчуулалт төдийлөн хангалтгүйгээс болоод хүмүүс бас төдийлөн их очихгүй. Ерөнхийдөө нэг ашиглалтгүй маягтай байж байгаа юм ба. Гэтэ энэ бол аялал жуулчлалын зорилтоор, энэ спортын зорилтоор, танин мэдхийн зорилтоор бүрэн ашиглах боломжтой. Энд шууд ингээ яриа явчихна. Юу хаа хун нуур гэд хэлсэн тийм үү? Хун нуур маань болохоор хамгийн жижиг объект боловч одоо миний мэдж байгаа хайрганы карьерээс хамгийн жижиг объект боловч маш сайн хамгаалагдсан. Тэр нь юу гэхээр одоо Сарана гэд би бас нийт дуртахын зөв байх гэж бодож хамтарч ажиллаж байгаа. Сарана гэд олон улсын байгаль хамгааллын байгууллага байгаа. Тэр байгууллага маань хун нуурыг бол ингээд хамгаалтанд аваад гэтээ тэд нар болохоор ус талаас биолог талаас хамгааллын хүмүүс. Тэгээд шувуу таних, шувууны зураг авах, усны шувуу, нүүдлийн шувуу, хотын орчны шувууд гэд тэр сургалтуудыг явуулдаг хүүхдүүдийг ингээд хичээл заагаад явдаг те маш хөөрхөн үйл ажиллагаатай. Тэгэхээр бүх энэ жижиг нуурууд дээр бол энийг бас хийж болно. Бүр их тань. Тэгээд тухайн нуур маань бол хун нуур гэж нэрлэсэн те. Одоо маш сайн ингээд байгалийн нуурлуу төхөж очиод очиос хун бол байнга байж идэг. Тийм ер нь бол маш үзэсгэлэнтэй. Жижигхэн боловч тийм хөөрхөн нуур бол бас байж байгаа гэсэн. Тийм байна. Ер нь одоо биологийн олон янз байдлыг гээд ярьж байгаа олон төрлийн амьд организм тэнцээ үүсэх юм боломжтой. Зүгээр ойлгож байгаа бол хэдий ч нэ тийм цэвэр байвал илүү байгалийн нууртайгаа ижлэхэн түвшиндэл очно гэсэн санаа шүү дээ, тийм үү? Биологийн олон янз байдал нь бүрдээд бат бөх ингээ хоорондоо тэнцэстэй уялдаатай амьдарч чаддаг болоод хүний тусламж хамгийн багтаагаар нуур маань амьдраад ах боломжтой болж ивэл ер нь байгаль руугаа төгсөж гэнэ гэж үзэж болж байгаа байхгүй. Яг цэврийн хувьд гээд ярихаар яг хайрганы нуурууд болол юу штэ байгалийн нууруудыг бодвол хүчил төрөгч агуулмжийн хувьд хамаагүй өндөр байгаа байхгүй. Өндөр гэдэг нь юу гэхээр тэнцээ яг хайраг одоо бид нэр ингээд ус цэвэршүүлэгч ингээд аваад яхаар
ингээд нэг том чулуутай аялстай ингээд яатсан. Тэгэхээр голын хөндий маань яг тэр үйлчлэгийг үзүүлээд маш цэвэр тунгалаг усыг тухайн нуурлаа оруулчихж байгаа. Тэгээд тэнд нь бас нөгөө биологийн олон янз байдал нь бүрэлдэж амжаагүй байгаа учраас засцуулга багтаа гэсэн үг байхгүй. Одоо амтан ургамал амьсгалахгүй байна. Тэр бохир бодисуудыг задлахад хэрэглэхдэггүй байна. Тэгээ хусц нь хайр гараа цэвэрхэн байна. Маш цэнгэг гэхээсээ илүүтэйгээр биологийн төрөл зүйлүүд нь зөв одоо тэнцвэстэйгээр бүтээд тэгээ хүний оролцоо байхгүйгээр ингээд байглаараа хошин тогтнох боломжтой болж гинэ үү гэдэг асуудал байгаа гэсэн. Загас үржүүлэгдэг бол бас нэлээд чухал нөлөөтэй байдаг байна тийм. Загас үржүүлэг чухал нөлөөтэй. Одоо амжилттай хийгдэх юм бол манай багийн миний баярлаад байгаа нэг зүйл нь юу гэхээр хилэм нуурын хувьд бол 2012 онд одоо яг энэ жижиг дунд төслүүдийг хүнсний төслүүдийг дэмжинэ гэсэн төслийн хүрээнд яг хилэм нууран дээр хилэм загсыг үржүүлнэ гээд тодорхой санхүүжил тавиад яг ингээд цэвэрлээд анханаас нь нөхөн сэргээлтийг тест аваад та зөв явуулсан байна. Тэрний үр дүнд одоо яг цэвэр усанд цэнгэг усанд ургадаг усны ургамлууд бол бүрэн усны ургамлын бүлгэмдэл бүрэн тогтцсон. Тэгээд тийм учраас тэр усны ургамл чинь өөрөө орж ирж байгаа усыг ч тэр усныхаа тэр жижиг нуураач тэр цэвэр хിവэрэнд байлгах чадаад байгаа хэрэг. Тэгээд тэнд тавьсан загаснууд маань бол бас өсөж үржих боломжтой байна гэсэн. Тэгээд загас үржүүлэхийн ажлаар нөхөн сэргээлтийн хэлбэрээр анханаас нь төлөвлөөд яг тэрнийхээ дагуу явчих юм бол биднээс одоо ирж байгаа тэр карьерууд маань ер нь энэ цэвэр усны юм гоё хөөрхөн жижиг нуурууд болоод ах боломжтой гэсэн. Нөгөө булан нуур маань болохоор хог хаягдлаар дүүссэн жоохон асуудалтай байсан гэдэг. Тэгтээ бид нэр одоо шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн бас нэрийн дутхгүй болохгүй доктор Бүх Чулуунтай хамтраад яг замгийн судалгаа, захиус замгийн судалгаа, тэгээ фитопланктоны судалгаануудыг хийгээд үзэхээр булан нуур маань хэдийгээр маш их бохирдсан байгаа ч гэсэн одоо байгалийн хаясаараа өөрөө ингэж явж хагаад байгалийн нуустай бол нэг зарим хэсгээрээ 70 орчим хувь, зарим хэсгээрээ 60 орчим хувь адилхан тийм шин чанар үзүүлж чадхаар болцсон байна гэдэг түүнд л гас. Тэгэхээр замун бид нарын одоо санхүүгийн боломж, судалгааны боломж ямар хөө байхыг мэдэхгүй. Гэхдээ ер нь баг нэмж гай болохгүй байх юм бол гэх юм үү те. Тэгээд ингээд анх үүсгэт нь тийм бохирдолтнээс хийхгүй байх юм бол энэ ус зэвүүд чинь өөрөө сэргээд авах бас боломж байх юм биш үү гэдэг зүйл яригдж байгаа гэсэн үг л те. Маш бага төрлийн хэмжээний дэмжлэг байхад ер нь бол маш сэрэх боломж байна гэсэн. Сэрэх боломж байна гэсэн. Анхнаас нь тий. Та ер нь одоо энэ судалгаа хийж байгаа нуурууд руу тогтмол очих уу? Тогтмол очно. Жилийн улиралдаа нэг очно гэсэн. Яг хоо бас санхүүжилтийн байдлаас болдог гэж магадгүй. Гэхдээ бас нөгөө томоохон нуурууд маань хол алслагдсан байдал байгаа учраас ер нь ихэнх нуурын судалгаанууд бол нэг жилдээ нэг удаа эднэр очсон байдаг. Бид нар болохоор давуу тал байгаа нь ойрхон хоттой суурин газартай ойрхон газарт очиж болохоос улиралдаа нэг очиж болж байгаа. Гэхдээ улиралдаа нэг очиж байгаагийн гол зорилго нь юу гэхээр одоо бидний хувьд яг нуур судалж байгаа хүмүүсийн хувьд энэ карьерийн нуурууд маань цоо шинэ объект болоод байна шүү дээ судалгааны. Тэгэхээр яг энэ жилийн 4 үйлчлэлийн турш тэнд ямар процесс болж байна те ингэж хөдөлгөөн яаж хөдөлж гин гэдгийг нь шинжгийн тулд гэж байгаа байхгүй. Тэгээд булан нууран дээр болол 22 он 20 оноос 23 он хүртэл 24 он хүртэл 4 жил үйлчлэл явсан гэсэн. Тэгээд хөгжилтэй юм их болно. Тэгээ яг нөгөө юу таарад бас ковид таарад нөгөө хотоо машинаар завиа аваа явж болохгүй юугаараа явна шүү дээ. Вагоноор явна. Төвшөөслэнэ. Тэгээд нөгөө завиа вагонд оруулах гэж нөгөө парадник хичнэстэйгээ бүх асуудал болно. Тэгээ нийтдээ зүйлс олон болсон. Тэгтээ эдгээр маань үр дүнгээ өгсөн л доо. Үнэхэрийн судлах хэрэгтэй чухал объектууд муу юм байна. Тэгээ энэ төрлийн судалгаа үнэхээр дутагдж байгаа юм байна гэсэн утгаараа 2 өгүүлэл бол хэвлэгдсэн. Сэтгүүл дээр. Тэгээд
Тэр мэдээж бидний хувьд бол нөгөө шин зүйл бариад авсан хүмүүсд маш их урам зориг болж байгаа. Тэгээд цаашдаа Монголд бас энэ чиглэлийн судалгааг хийх хэрэгтэй юм байна. Түүнчлэн шинээр үүсэж байгаа энэ ирээдүйд үүсэхтэй энэ карьерийн орхигдож байгаа нөхнүүдийг ийм ус цэгүүд болгоход нь яаж дэмжлэг үзүүлэх гэдэг тал дээр ажиллах сэтэл биднээс төрүүлж байгаа юм л та. 20 онд очиж исэн болон нуур хамгийн сүүл одоо 24 25 онд очиход тэр хоёрын хоорондох ер нь ялгаа ямар хөө бэ? Ялгаа байсан. Тийм юу бас Баярлавштайн юу гэхээр булан нуурыг төр нэг жуулчны бааз авсан байсан гэсэн шүү дээ. Биднээс бол маш найрсаг хандсан. Яг ингээд үнэхээр энэ нуурыг ингээд юм болгоод авмаар байна гэдэг сэтгэлтэйгээс тэр хүмүүс хандж байгаа. Анх очиход бол маш их хэмжээний органик бохирдолтой. Бид нэр бүр шокнд орж байгаа. Тийм хэмжээний. Тэгээд ингээд маш их замгшсан гэж ярьдаг та. Тэгээ ингээд өнгөшсөн эвтрикац үүссэн тийм нуур байсан. Тэгээд шувуудын тоо, загсныхан тоо ч гэсэн буурсан тиймэрхүү үзэгдлүүд байж. Хамгийн сүүлд өнгөрсөн жил би Монгол Улсын их сургууль дарахны хайстай хамтсан нэг зуны сургалт хийгээд би тэрүүгээр бүр зорж очиод дарханд очиод нууран дээр очиход ер нь бол бас нэлээд сэргэлт авсан. Шинжтэй байгаа да. Тэгээд энэ юуны үр дүн бэ гэхээр би нөгөө хүмүүс маань бас нэлээд анхаардаг болсон гэсэн. Судалгаа хийгээд ирэхээр энэ чинь юм болох юм байна гэд. Тэгээд дээрэс нь тэр хүмүүс бас биднээс судалгааныхаа үр дүнг өгсөн л дөө. Тэгээ магадгүй тэр хүмүүс маань үр дүнг маань аваад Тархан хотныхнаас дэмжлэг авсан гэж магадгүй. Тэгээд нэмж ямар ч гэсэн бохирдуулаагүй л гэсэн. Нэмж янз бүрийн авчиж хийгээгүй. Тэгээд өөрөөсөө тэр хүмүүс маань бас нэлээд хичээж байгаа. Нуураа тойруулаад ингээд мод тавьсан байгаа. Загас нөгөө дулмаагаан тавьсан дагснуудыг бас ямар хөө байдалтай байна гэдгийг хянах гэж оролцсон байна. Тэгээ бүгднгийнх нь хичээл зүтгэлээ үр дүнд нуур маань бол нэлээд сэргсэн байдалтай байгаа. Гэхдээ энд бас нэг бас шуудлалжээд нөгөө очиход нөгөө хүмүүс маань жоохон гомдолтой байсан. Гомдолтой байсан нь юу вэ гэхээр нөгөө нуус сэргээд ирэнгүүтэл чинь загсан ингээд тарах тэгээд гаваад тий хөөрхөн болоод ирнэ шүү дээ. Одоо тэнд ер нь бол хүнсний зариулттай загас махсаатай угсаатай. Тэгээд тэрийг маань хавар тэсэлгээний аргаар яах гэж утсан байна. Төгтүүд. Агнуур их гэжтэй. Тэгээд нөгөө эцэд нь ирэх үед нэг маш олон ингээд хүцэн загаснууд хөвжсэн. Тэгээд ингээ харахаар нөгөө шалгалж ялсан юу байхгүй болохоор яг тэсэлгээ хийсэн байна гэж бид нэр ойлгосон. Тэгэхээр хүмүүсийн ухамсарын асуудал байна. Хүмүүсийн ухамсарыг яаж дэвшлүүлэх вэ гэхээр бас мэдээлэл өгөх хэрэгтэй байхгүй тий. Бид нэр иймэрхүү байдлаар мэдээлэл өгөөд за энэ Тархан хотын хувьд энэ болон орчин ийм чухал зүйл шүү. Та нар очиод ингээд сэндэчээд дийлгүй. Дахиад нэг 10 жил хүлээчих юм бол өөр хүүхдүүд чинь үлдэх тийм чухал усны нэг хэсэг шүү гэдгийг бас ойлгуулах хэрэгтэй ба. Ойлгуулахын тулд одоо ингээд иймэрхүү олон нийтэд хандсан зүйлс ярих хэрэгтэй байна л да тий. Тийм ээ, та тэр яриач гэсэн одоо тарханд байж байгаа тэр хүмүүст бол мэдээж хүрэх байх. Тэгэхээр тэр хүмүүс бол анхаарах, ойлгох, мэдэхгүй хүмүүстээ бас дамжуулж хэлэх нэг юм шалтгаан бас болж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр 20 онд очоод тэгээд 25 он зэрэгсэн байна гэдэг бол бас нэлээд үр дүн гарсан байна гэж харагдахаар байна шүү дээ. Тэ. Яг 20 онд бидний одоо үйл ажиллагаа гэхээс бидний судалгаа бол маш дамаар нөлөөлж байгаа гэсэн үг л дээ. Яг саяны за бүр юунаас биднээс жоохон сүртэй байсан нөө удирдагч маань Япон хүн байдаг. Ингээд Японоос ийм судалгааны баг ирээд ингээд нуурыг чинь судлаад гоё болгох ажил хийж байна гэдгээр маш хөрхэн дэмжиж байгаа. Тэгээд очоод нуурын сонирхоод ингээд судалгаагээ за нуурч яг ийм байдалтай байш шүү гэд хэлэхээр нөгөө хүмүүс маань юм бодоод тэрнийхээ төлөө ажиллаж эхэлж байгаа байхгүй. Тэгээ ядаж нөгөө амсж байгаа тохиолдлоор очиж байгаа хүмүүсээс шаардсан дээ нуурын хажууд бити юм хийгээд тэгээд хогоо бити хаяад юм тэргээд тэрний үр дүн баг. Дээрээс нь бас сүүлийн 2-3 жил нэлээд ус ихтэй байлаа. Ус ихтэй байхаар нөгөө үерийн явцад нуурын маань ус нэлээд сайн сэлбэгцэн байх гэж бид нэр
бодсон. Тэгээ гол нь юу гэхээр булан нуур маань бас нэг онцлог байгаа байхгүй. Булан нуурыг зүгээр зөнгөөр нь хайсан гэдгийн баталгаа нь юу вэ гэхээр оролт байхгүй. Оролт байхгүй гэхээр тийшээ очиж цутгаж байгаа ямар нэгэн ил усны сувг байхгүй гэсэн байхгүй. Цаашаа газж байгаа ил усны сувгч байхгүй. Тэгсэн мөслөөсөө яг төвшнгөө бариад ингээд бэж идэг нуур болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр орж байгаа усны ил сувг байхгүй, гарч байгаа ил сувг байхгүй гэхээр тэр цэнгэг ус байх юм ч боломж авахгүй зүгээр юм намаг балчиг байхаар байхгүй. Гэтэл нуур маань өөрөө хичээгээд одоо хараа голын хөрснөөс усаа авч өөргээд тэгээ дээрэс нь үеэслэх тоолонд нь ингээд усаа сэлбээд хурд хунцаар бас тижээгдээд ингээд хошин тогтноод байна гэсэн үг болж таарч. Тэгэхээр сүүлийн 2-3 жилийн үеэр бас нөлөөлж байгаа. Тэгээд яг хариуцж байгаа эцэст нь бас маш их хичээж байгаа. Тэгээ биднээс ч гэсэн айл болохоор ингээд хүмүүс таниулахыг зөсөн ажлууд хийсэн. Тэгээд энэний үр дүнд бол 23 оны үр дүн баггүй тэр нөгөө зарим хэсгээрээ 70, зарим хэсгээрээ 60% ингээд байгалийн устдад төгсөн байна гэдэг. Тэгэхээр ер нь бол боломжтой л гэж хараад байгаа. Тэгээ бид нэрээ яг мэдж байгаа нуурууд болохоор яг энэ 3 байна. Гэхдээ өөр хорхигдсон тийм ус цэцгүүд хаана байна гэдгийг бас илрүүлэх шаардлагатай. Илрүүлэх шаардлагатай. Одоо 19 онд туул голын сав газарт энэ карьеруудыг байрлахгүй гэдэг хууль гарсан. Тэгээ тогтоомжсон. Тэрэн дээрх үр дүн гарах юм бол нэг 15-аас 20 карьер бол хаагдахаар байгаа хгүй. Тэгэхээр 15-аас 20 бас яг ийм ус цэцгүүд ер нь бол байгаа. Тэгээд үүснэ гэсэн санаа. Тэгэхээр анханаас нь хилэм нуурын ийм сайн жишгээр явуулах уу? Булан нуур шиг ингээд зөндөн гайчих уу гэдгийг бас биднээс сонголт байгаа. Тэгээ энэ дээр бас анхаармаар байна гэдэг мессежийг бас ер нь хүмүүс төрмээр байна. Тэгэхээр одоо жишээлбэл тэр шинээр үүсгэж байгаа за энэ бол мэдээж цаг хугацааны хувьд бол тэгэл 10 жил 5 жилийн дараа тодорхой хэмжээний нуурууд үүсгэж явна гэсэн санаа тийм. Тэгэхээр түүний тулд одоо юу хийх юм шаардлагатай юм бэ? Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй юу? Эсвэл яг энэ чиглэлийн одоо ярилцаж болох төсөөлөл хийж өгдөгч байд юм уу? Ийм хүмүүс ер нь байх уу? Манай багийн зорилго бол юу гэхээр яг энэ нуурууд дээр анхаарах юм байна. Тэгээд энэ нуурыг үүссэн тохиолдолд ийм одоо хяналтын судалгаанууд явуулаад төлөв байдлыг нь хянаад ах юм байна гэдэг нэг тийм ерөнхий суур баазыг нь үүсгэх хүсэл бол байгаа. Тэгээд аль болохоор энэ нууруудыг хайгаад хоорондынх нь зүй тогтол нь адилхан байна уугүй байна гэдэг нь ялгаа. Тэгэхээр шинээр үүсэх тэр усцыг нуурууд дээр анханаас нь нэг арга зүйгээр ингээд хянаад төлөв байдлыг нь хянаад яаж зөв байлгах вэ гэдгийг нь одоо төлөвлөөд явах боломж байгаа хгүй. Тэрийг нь хийх боломж бол байгаа. Одоо усны мэргэжилтнүүд бэлддэг бас том сургууль шүү дээ. Шүтээс тий. Тэгээ шүтээсийнхэн усны инженерүүд бол энд нэлээд оролцоотой байх. Тэгээд хэрвээ бид нэр энэ одоо үлдчихэж байгаа нөхнүүдийг нуур болгоно гэдгийг төлөвлөж юм бол яг хаана нь хаанаас нь ус ингээд ил задгаа ус орж явах вэ? Хаашаа тэр нь гарч явах вэ гэдгийг бас төлөвлөөд инженерийн төлөвлөгөө хийгээд эсвэл энэ хэсэгт нэмээд жоохон ухах хэрэгтэй байна. Эсвэл энэ хэсгийг нь баг зэрэг буулгаж хэрэгтэй байна гэдэг тиймэрхүү ажлуудыг бол усны инженерүүдтэй хамтарч зайлшгүй хийх шаардлагатай. Тэгэхээр ер нь бол бас хамтын ажиллагааны л юм байна. Тийм байх тийм. Одоо улсын туршлага ер нь энэ дээр юу гэдэг юм бол цаанаас нь зохицуулсан тийм зохицуултууд байдаг болов? Олон улсын туршлага зохицуулт гэхээр Монгол улсад ч гэсэн байгаа штэ. Юу вэ гэхээр уул уурхайн үйл ажиллагаа явсан бол заавал нөхөн сэргээлт хийх ёстой. Нөхөн сэргээлтийн 8-аас 12 тийм одоо хэлбэр байна те. Тэрний нэлээд том байсаар эзэлж байгаа зүйл нь болохоор усны объект болгох гэдэг байгаа байхгүй. Тэгээ ялангуяа ил уурхаанууд бол хөвчлэн усны объект болоод нөхөн сэргээгддэг. Тэгээ голын хүндэд байгаа бол ялангуяа. Тэгээ энэ халаас бичиг баримт нь бол ер нь бэлэн боловсруулагдсан байдаг гэсэн. Тэний хийгдсэн ажил харин жоохон бага байх юм болов? Хийгдсэн ажил гэхээр за миний мэдж байгаагаар бол одоо энэ хилэн маань тусаа хамжилттай байна. Тэгээд энэ хоёр нууцлагааш тасцуулж байгаа. Булан маань жоохон хаягдсан байна.
Тэгээд би бас мэдэн дээр сонссон нөгөө Хэзлэн голын сав газар байгаа нэлээд том ил урхаг одоо тэр Чингис хотыг л яасан байх та. Тэрийг бас ус цэцгийн зориулалтаар нөхөн сэргэнэг гэдэг иргэдийн хурлын тогтоол гарсан байхгүй. Тэгээд тэр ямар хөө явцтай явж байгааг нэг дээр бүр очиж үзмээр байгаа. Одоо л яаж байгаа. Тэгэхээр чинь энэ тэнд ингээ алаг цоог ингээд ухцсан газрууд байгаа тий. Тэгэхээр энэ үлдсэн хэсгийг нь ухаж ингэж нэг том объект болгох юм уу эсвэл ингээд тусдаа байх нь зөв юм уу гэдгийг бүгднийг очиж үзэх л хэвээр. Тэсний инженертэй хамт хийх хэвээр. Тийм үү. Хамтын ажиллагааны юм чухал юм байна. Ер нь зүгээр бид цаашдаа хоёлаа яриагаа дүгнэх хэсэг рүүгээ орохыг бодож байна. Цаашдаа бид бол одоо юу хийх ёстой вэ гэдэг та сая л товч бас илэрхийллээ. Тэгэхээр яг одоо сонсож байгаа, үзэж байгаа хүмүүст хандаад та бүхний танаа судалгааны багаас ямар боломжууд байна? Ямар алхмуудыг хийвэл энэ илүү хурдан энэ үйл явц маань явах уу гэдэг тал дээр гаргасан зөвлөмж өгүүлэлт юм байна болов. Ойролцоо амьдарч байгаа эсвэл эмээ өвгөө чинь ч юм уу те танил нөхдөд чинь тэнд уурхайн ил уурхайн карьер байдаг. Тэгээ тэнд бол тэнд хог бити, хогийн цэг бити төвлөрүүлээч. Тодорхой хугацааны дараа тэнд бол юу ус цэцэг үүсч таарна голын хөндөд байгаа. Тэгээ ялангуяа хайрганы карьер бол. Тэгээ тэр ус цэцэг үүсэх үед цэвэрлэгдээгүй байх юм бол маш бохир тийм хүний эрүүл мэндэд ч тэр малын эрүүл мэндэд ч тэр аюултай тийм ус цэгүүд үүснэ. Хэрвээ хоггүй байх юм бол ямар нэгэн бага хэмжээний нэмэлт үйл ажиллагаа авсны дараа хүссэн одоо цэнгэг усны эсвэл амралтын газар төрөж яасан спортын төв тийм байдлаар ашиглах боломжтой тийм сайхан сойрон газрын ойролцоо байрлах нуур бий болно шүү. Тэгээ иргэдэн хийж чадах зүйл юу гэхээр хогоо л хаяхгүй байх. Хогоо тэнд төвлөрүүлэхгүй байх гэдэг. Цэвэр усны ёстой холбоотой тийм. Энтэй холбоотой бас нэгэн бодлого боловсруулагчид гэх үү эсвэл одоо олон нийтэд хандчих үү ямар боломж байгаа тухай энэ нь одоо биднэрт ямар ач холбогдолтой тухай дахиж нэг дэлгэрүүлж өгч. За 2025 оны нүүбийн зөвлөмжөл яг Монгол улсын хувьд гаргасан. Тэр нь юу гэхээр Монгол улс бол яг энэ гадаргуун усны тоог нэмэгдүүлэх, хөв цөөрөм байгуулах шаардлагатай. Энийг бол ингээд зөвлөж байна гэсэн тийм нүүбс бол зөвлөмжл гарна. Тэгээд үүний давууч дээр өмнө ч тэр одоо Монгол улсын хөгжлийн зарилтад 2050 гэдээ байгаа. Тэгээд тэн дээр бас хөв цөөрмүүдийг ихээр байгуулна. Одоо 330 хөв цөөрөм байгуулна. Түүний тохиромжтой байдлын үнэлгээ гээд манай баг дээр ч гэсэн хийгдсэн л да доктор магистрийн хүүхдүүд хамгаалж байгаа. Тэгээд хөв цөөрмийг анхнаас нь барьж байгуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Маш их мөнгө төсөөлөгдсөн ба. За хөв цөөрмүүд барьдгаараа баригдчих. Гэтэл нэгэн тухагтаад бий болцсон энэ том уурхайн карьеруудыг усаас дүүргэх үед нь одоо зохистой дэмжлэгийг үзүүлээд энэ төлөвлөж байгаа мөнгө зарцуулж төлөвлөж байгаа тэр хөв цөөргүүдээсээ ялгаагүй хэрэгцээтэй усны объектуудыг бий болгох боломж бол байна гэдгийг анхаарч үзээсэй гэж бодож байна. Яг хоо би зохих мэргэжилтнээс нь хүсэлт гаргаад хайрганы одоо ашиглалтын лицензтэй байгаа газруудын зураглалыг нь авсан л да. Тэгээд энэ хот цорын газартаа ер нь Монгол улсын хэмжээнд ингээд газрын зураг дээр давхцуулаад үзэхэд голын хөндийнөөс хөндөд байрлаж байгаануудын ер нь бол ашиглалтын цоцолсон юм л яг ажиллагаанууд нь дандаа нуул толгодын дээгүүр байгаа. Тэгэхээр өмнө ашиглаж исэн тэр карьерууд бол одоо нэг бол ажиллах байгаа, нэг бол одоо нэг 2-3 жилийн хугацаанд олборлолтоо дуусгах амлалттай ингээд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ том нөхнүүд үлднэ. Энийг буцаагаад бөглөх замаар нөхөн сэргээлт хийх юм бол хаанаас тэр бөглөх чулуулаг хортос хөсийг нь авах юм бэ? Бас нэг газрыг сэндэжж авах гэж үгүй шүү дээ. Тэгснээс байгалийн аясаар нь эсвэл тодорхой сувг үсгэж дэмжиг үзүүлээд ус цэцэг болгоё. Түүнийгээ системтэйгээр хамгаалаад
гадарган усны нөөцөө нэмэгдүүлээ гэдэг санааг л ер нь хүргэх хүсэлтэй байгаа гэсэн. За сая бол маш чухал санааг хэллээ тий. Тэгэхээр одоо бол мэдээж олон тооны л яг энэ голын сав газар байсан ажиллаж байгаа юм уу карьерүүд байгаа бах тий. Тэдгээрийг зөв зохистой ашиглах энэ чиглэлд бол та бүхний судалгаа цаашдаа үргэлжлэх бах гэж найдаж байна. За танд баярлалаа. Сонирхолтой за шинэлэг сэдв хөндөж бас энэ улсынхаа цаашдын хөгжил олон зүйлд эрг нөлөө үзүүлэх үз сан судалгааны ажлыг эхлүүлж явж байгаа танай багийнханд амжилт хүсье. Танд баярлалаа. За уусч оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд энэ ясан зүйлс маань аль болохоор олон хүнд хүрээд ядаж хангалттай ойлголтыг төрүүлээд тэгээд цаашлаад магадгүй оюутнууд сонирхоод уншаасаа. Тэгээд монгол хэл дээр хэвлэгдсэн зүйлс байхгүй боловч олон улсад бол нэлээд хус цэцтэйгээр явж байгаа судалгааны чиглэл юм шүү гэж хэлээ да. Тэгээд та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За Хүмүүст сонсогч үзэгчтэй Public Science podcast-ийн энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Та бүхэнд хайрганы нүхэн нуур гэсэн энэ ойлголтын талаар за тодорхой хэмжээний ойлголт мэдээллийг өгсөн гэж найдаж байна. Энэ бол зөвхөн нэг нүхэнд үүссэн тогтоол ус биш. Энэ бол цаашлаад цэвэр усны нөөц болох үйс за тухайн орчиндоо байгаль орчны нэлээд эрэг төлөө үзүүлэх үз ийм том зүйл байдаг юм а гэдэг энэ ойлголтыг та бүхэнд өгөхийг хүссэн. Та бүхэн бас нэвтрүүлэгтэй холбоотой яг энэ сэдвтэй холбоотой сонирхолтой санаа за мөн дөрөв дурдчихжсэндээ аль орчин аль байршилд одоо жишээлбэл ийм нүх хуш үүссэн байна гэдгийг тухайн орон нутгийн иргэд маань бас мэддэг бол манай энэ подкастын коммент хэсэгт бас байршлуудаа үлдээгээрэй гэж та бүхнээс хүсье. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.